Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүүм эхлэхэд бэлэн боллоо. 2019 оны 11 сард Америкт талархлын маяр болохын өмнөх өдөр Коннектикут мужийн Питц гэмжилгээний эмнэлгийн ажилчид үйлчлүүлэгч нэг бүрлүү манай захиралд яаралтай ажил гарсан учраас өнөөдрийн эмнэлгийг цуцлах шаардлагатай боллоо. Флоридад эхнэр нь өвдөд явах хэрэгтэй болсон тул буцаж ирэхээр нь холбоо ирнэ гэдэг. Үйлчлүүлэгчид хэд хоногоос цаг аваад болох үз гэж бодсон ч 11, 12 сар дуусч 2020 оны 1 сар болсон ч цаг авч чадаагүй. Учир нь Питц гэмжилгээний эмч Энсон Тони буцаж ирсэнгүй. Сүүлд эмчилгээ хийх ёстой үйлчлүүлэгчид өөрсдөө эмнэлэг рүү залгасан ч утсаа авахаа болж сүүлдээ таны залгасан дугаар ашиглалт нь байхгүй байна гэдэг. Эмнэлгийн ажилчид цалин өгөх хөнгө болсон тул бүгдээрээ ажилласаа гарсан. Тэгвэл Энсон эмч яагаад ажилдаа ийм удаан хугацаанд ирээгүй бол эхнэр нь тийм ноцтой өвдсөн юм болов? Тони эмч Коннектикут мужид эмнэлгийн ажилуулан амьдардаг бөгөөд 5 дахь өдөр Флоридад ах гэр бүл рүүгээ очиж амралтын өдрөө өнгөрүүлдэг. Эхнэр 42 настай Меган 3 хүүхэд нохооны хамт амьдардаг. Эмнэлгийн ажилчид хамгийн сүүлд Тониг талархлын маярын өмнөх өдөр буюу 11 сарын сүүлээр харсан. Тэрээр ажлынхаа хүмүүс Флорида руу яваад гэр бүлтэйгээ талархлын маяр тэмдэглэжээ дэрье гэж хэлээд явсан ч буцаж ирээгүй. Хамгийн сүүлд эхнэр маань өвдсөн болохоор бүх цагаа цуцлах хэрэгтэй юм гэж холбоо ирсэн. Ажилчид захирал гэр бүлтэйгээ нэг мөсөн зулсаар тэмдэглэжээд ирэх байх гэж бодсон ч ирсэнгүй. Тухайн үед Коннектикут мужид Тонигийн аав ээж нь амьдардаг байсан бөгөөд бас л үгээд дулаахан газар зулсаар өнгөрөөгөөд ирэх байх гэд холбогдож чадахгүй нэлийн хугацаа өнгөрчээ. Үнэн дээр Тонигийн эхнэр Меган болон хүүхдүүдтэй ч холбогдож болохгүй. Флоридад Меганы авга эгч Синди амьдардаг тэрээр хэд хоногийн турш Мегантэй холбогдохоор залгасан ч утсаа авахгүй мөртлөө оронд нь би удахгүй Сент Аугустин руу явна. Утсаа орхих болохоор санаа зовох хэрэггүй гэж мессеж өчжээ. Меган ээжтэйгээ дотно биш тэрээр авга эгчтэйгээ бараг л ээж охин хоёр шиг амьдардаг байсан. Ямар ч тач Синди хэд хоног хүлээсний эцэст Мегнаас "Ихчээ, миний бие өвдөд уцаар ярьж чадахгүй байна" гэсэн мессеж иржээ. Синди ямар их өвдсөн болоод уцаарч ярьж чадахгүй болдог байна гэж бодсон ч нэг их модалгүй өнгөрөөсөө. Ингээд хэд хоног хэдэн 7 хоног өнгөрсөн ч хоёр талын гэр бүл Меган Тони хоёртой холбогдож чадахгүй хിവэрэ байв. Эцэст нь 12 сарын 29-нд Тоник алга болсноос 1 сарын дараа Коннектикут мужид амьдардаг Тонигийн эмэгтэй дүү Крис цагдаа дахийнхаа Флоридад байдаг гэрийг шалгаж үзэхийг хүсдэг. Цагдаа гэрээ хаалгыг тогтшоход чив чимээгүй, нохоо уцах чимээж гарахгүй байсан бөгөөд бүх цонхны өшгийг хааж гэр дотор хүн байгаа шинжгүй байсан тул цагдаа нар гэр бүлийнхэнд байшинд хүн байхгүй байна гэж мэдээлэлд өнгөрчээ. Яг энэ үеэр Тони Меган хоёрын амьдарч байсан байшингийн эзэн 911-т Тоник их түрээслэгч түрээсээ ч өгөхгүй ор сурггүй алга болчлоо. Хаалган дээр нь нүх мэдэгдэл үлдээсэн ч одоо болтол аваагүй тэр хэвээрээ байна. Тэднийхээс хүүхдүүдийн дуу нохоо уцах чимээ гараагүй удаж гинэ гэдэг. Энэ хүртэл цагдаа нар байрныхаа түрээсийг төлөөгүй гэхээр мөнгөгүй болж аргаа барсандаа гэр бүлэрээ цугцсан байх гэж утсаар дахиад 10 хоног өнгөрч 1 сарын 10-нд Тонигийн дүү Крис дахиад цагдаа руу залгаж "Манай ахын гэр бүлд яалтчгүй нэг юм болсон байна. Алга болохынхаа өмнө надад үхмээр байна. Хойд нас гэж байдаг тухай ярьжсэн" гэдэг. Флоридагийн цагдаа нар дахиад Тонигийн гэрт ирэхэд яг өмнөх шиг цоочтой бүх зүйл хിവэрэ байв. Цагдаа нар хаалгыг хүчээр онгойлгож орох ёстой юм шиг санагдаж байгаа ч нэг ойлгомжгүй зүйл нь эргэн тойрных нь хүмүүсийн хэлснээр Меган Тони хоёр мессежээр юу болж хаана байгаа хэлдэг байсан. Мөн тэдний өршин хэлснээр 6 хоногийн өмнө тэдний гэрээ үүдэнд нэг зүйл харсан нь гэрээ эзний үлдээс нь нүх мэдэгдлээс учраас санаа нь зовж Меган руу "Гэрээ чи үүдэнд нэг юм наасан байна. Зүгээр үү" гэж мессеж өчгээд Меган "Ойлголоо, баярлаа" гэх мэтээр бүх хүмүүстэй иймэрхүү маягаар харьцдаг. Тиймээс цагдаа нарын үзнээр холбоо ярьж байгаа. Гэрт гэмт хэргийн уул мөр олдоогүй учраас гэрийн гадаа очиж хаалгыг нь тогшож цонхоор нь харахаас өөр хийж чадах зүйл байхгүй гинэ. Цагдаа нар нийт 4 удаа Тонигийн гэр рүү очиж гэр бүл алга болоод сар гарны хугацаа өнгөрлөө. 2020 оны 1 сарын 13-нд өглөөний 7 цаг 30 минутанд тэдний байшингийн урд холбооны мөрдөх товчооны 3 ажилчид ирдэг. Энд гэмт хэргийн уул мөр байхгүй гэсэн мөртлөө яагаад холбооны мөрдөх товчооноос хүмүүс ирсэн бол багийн ахлагчийн гарт энэ гэрээ эзэн Тоник баривчлах захирамж байсан. Агуулга нь сэжигтэй Энсон Тоник даатгалын Луврисийн эргээр баривчлах гэсэн байв. Холбооны мөрдөх товчоо хэдэн сарын турш Тоник даатгалын Луврийн эргээр мөрдөжсэн бөгөөд тэд Флоридагаас биш Коннектикут мужаас 3 цаг онгоцоор нисэж иржээ. Өмнө нь Тонигийн гэрт цагдаа нар олон удаа ирэхдээ ганц ч сэжигтэй зүйл илрүүлж чадаагүй ч энэ удаа Тони байшингийнхаа гадаа гарч ирдэг. Холбооны ажилчид Тоник 10 минут ажигласны дараа тэр буцаад гэрлүүг орсон. Түүний биеийн байдал маш муу харагдахаас гадна хүүтэн усанд ороод гарч ирсэн гөлөг шиг жичирч олигтой алхаж чадахгүй. Гурвалхны авчаасаа холбооны ажилчид байшин дотор юу байгааг мэдэхгүй учраас нэмэлт хүч дуудаж хаалгыг нээтэл түгжээгүйсэн бөгөөд толгой өвдмөр аимшигтай үнэр гардаг. Ингээд хоёр давхар руу гарахад Тони шатны байруулаас байрсаар чичирсэн чихтэй амандаа бутамж гарч ирсэн.
Цагдаа болон холбооны ажилчид Тоныг нэг давхар руу бууж ирсний дараа Меган олон хүүхдүүд хаана байгааг асуухад Тони тайван болоогоор Меган хоёр давхарт унтчихаа гэд Меган гэж дуудсан ч доошоо хүн бууж ирсэнгүй. Тони ямар ч хүчгүй сул дугаар хүүхдүүд хаана байгааг мэдэхгүй байна. Найзаагаа гэрт унтчихаа хаа гэдэг. Ингээд цагдаа нар хоёр давхар руу гарахад нөгөө муухай үнэр хамар руу бүр хүчтэй цоргож унтлагын өрөөний хаалга онгорхоо. Өрөө яг л аимшигын киноны зураг авалтын талбай шиг болжээ. Орон дээр хөнжил бүтээсэн байх ба доороос нь хүний хөл цухуусан байсан нь аль хэдийнэ ялзарсан Мегний хойсон бол шалан дээрх матрасан дээр 13 настай Алекс, 11 настай Тайлерын зогцолцсон бөгөөд тэд зэрэгцэж шивтээд гартаа загалмай ирсэн байв. Тэдний оролцоогоос тижээдэг нохойн ч бас насарсан байдалтай олцсон бол хамгийн бага охин нь байсангүй. Холбооны ажилтан Тонигоос охин хаана нэ гэж асуугаад хамаг уртаараа нэг давхар руу гүйж охины нэрийг дуудахад Тони юу ч болоогүй юм шиг миний өрөөнд ямар ч асуудалгүй унтчихаа гэдэгт өрөөг хичнээн шалгаад Жой гарч ирсэнгүй. Ингээд бусад өрөөг дахиад шалгаад үзтэл Жой хоёр давхрын унтлагын өрөөнд ээжийнхээ хөлд аль хэдийнэ ялцарсан учраас харагдахгүй ээжээ. Тони асуусан асуултанд хариулахгүй мөртлөө амандаа гэр бүлийнх нь гишүүд эм мууж амиа орлсон гэж бутандаг. Тэр эмнээс өөрөө ч асуусан гинэ. Ингээд цагдаа нар Тониг гимлэг рүү зөөрлөж тэр өдрөө үдээс хойш эрүүл ухаантай болсныхоо дараа гэр бүлийн хүмүүс ингэж хэрэгүүлсэн. Тэгвэл энэ бүх хугацаанд юу болсон юм бол яагаад даатгалын луу өөр хийж хүүхдүүдийн хүртэл хүнээс юм бол хосын харилцаа тэгтлээ муу байсан юм болов? Дээрээс нь ярьж чадахгүй нохоогоо хүртэл яагаад алсан юм бол гэд маш олон асуулт гарч ирнэ. Эхлээд бүгдээ энэ гэр бүлийн талаар ярилцъя. Тони физик эмчилгээний эмчдэрээр 1975 оны 9 сард төрсөн бөгөөд бараг 10-аад жилийн турш Коннектикут мужийн Колчестер хотод физик эмчилгээний эмнэлэг ажилласан. Үйлчлүүлэгчид ихтэй энэ авдаа нэр хүндтэй байсан гинэ. Тэрээр сайхан зан ааштай, хошин мэдрэмжтэй, ээлдэг, хамгийн гол нь мэрэгчлээ хамгийн чадварлаг нь болохоор хүмүүстэй хурдан цогцож уулзах чаддаг. Тони их нэртэйгээ ахлах сургуульд байхдаа танилцаж гэрэлсэн. Ахлах сургуулаа төгсөөд нэг их сургуульд нэг чиглэлээр суралцаж байнга хамт явдаг нэр хүндтэй осууд байжээ. Нэг танил нь Мегний талаар ганц ч удаа муухай үг хэлж байгааг нь сонсч байгаагүй. Байнга инээж явдаг, эерэг, хажууд нь байхад амар амгаланг мэдрүүлдэг тийм төрлийн хүн гэжээ. Тэд их сургуулаа төгснөөс хойш 8 жилийн дараа хурмаа хийж хамгийн том хүү Алекса төрүүлж 2 жилийн дараа хүү Тейлрын төрсөн бол 7 жилийн дараа бага охин Жойн төржээ. Тухайн үед тэд гэр бүлэрээ Тонигийн эмнэлэг байдаг Колчестерт суурьсан. Энэ хот ойролцоогоор 20,000 хүн амтайж Тонигийн гэр бүлийг танихгүй хүн цөөхөн байжээ. Тэдний эмнэлэг хоёр салбартай. Анх Меган нөхөртөө эмнэлэгт ажиллаж хамгийн том үгээ төрүүлснээс хойш гэрээ эзэгтэй болж хүүхдүүдээ гэрээр сургадаг. Тэрээр хүүхдүүдээ сургуульд сургаснаас илүү өөрөө заасан нь нэр гэж үзсэн. Ингээд Жойг 2 настай байхад тэд гэр бүлэрээ Флорида руу нүүж Дисней Ворлдын яг хажууд дах Celebration гэх тосгонд нүүж ирсэн. Тэд яагаад нүүх болсон шалтгаан нь тодорхойгүйч Тонигийн хэлснээр тэд Диснейд явжгаад гинэт Меган өвдөж шугамын өвчтэй гэж онцлогдсон. Энэ өвчин нь Америкт нэлээд өргөн тархалтай байдаг бөгөөд хурдан арга хэмжээ авбал эдгэрэх боломжтой ч бас архаг гэж байдаг гинэ. Эмчилгээ хийлгсэн ч эдгэрдэггүй байнга ядарч цултгаас гадна заримдаа маш их өвддөг. Мегнийх архаг шугамын өвчин байсан. Ингээд тэд гэр бүлээрээ харилцаж дулаахан газар руу очивол илүү дээрдэж магадгүй гэж үзээд Флорида руу нүүжээ. Асуудал нь эхнэр хүүхдүүд нь явсан ч аав Тони нэмэлгээ ажилуулах ёстой учраас яах ч аргагүй хагас бүтэн сандал ирдэг. Тэрээр эмнэлгийнхээ ойролцоо авах буудалд эсвэл аав ээжиндээ заримдаа эмнэлэг дотроо хонж ажиллаад 5 дахь өдрийг үүрээр онгоцон сууж гэр бүл дээрээ очиод 2 дахь өдөр буцаж ирсээр 2 жил өнгөрсөн. Анх тэд орон сууцнд амьдардаг байсан ч нохойтой дээрээс нь хүүхдүүд томорхон ирээр багтгаа болж 5 унтлагын өрөө, 4 угаалгын өрөөтэй бүр усан сантай том байшин сарын $5,000 түрээсэлж анх амьдарч байсан орон сууцаа гэр бүлийнх нь хин нэг ирүүл төр байлгая гэд тэр чигт нь үлдээсэн. Ингээд 2 байрны түрээс хүүхдүүдийг гэрээр сургах зардал нэмээд Тони амралтын өдөр болгон онгоцоор Коннектикут, Флорида хоёрын голд байнга явдаг. Энэ их зардлыг олохын тулд Тони нэлээд мөнгө олох ёстой. Гэтэл 2019 оны сүүлээр Тони баг-багаар өөрчлөгдөж эхэлсэн. Тэрээр энгийн үедээ ажлынхантайгаа хөвгөлтэй юм ярьж байнга яриа өрөөтэй байдаг ч нэг л мэдгэд царай нь барааж сайнгүй харагддаг бөгөөд эмчилгээ хийхдээ ч анхаарлаа төвлөрүүлж чадахгүй алдаа гаргадаг. Ингээд 2019 оны 11 сарын 20-нд Тонигийн эмнэлэгт дүрм товцсон өссөн хүмүүс буюу холбооны мөрдөх товчооныхон ирж дотор байсан компьютер, үйлчлүүлэгчдийн жагсаалт, эмнэлгийн бичиг баримтыг хураадаг. Ажилчид юу болоод байгааг Тониогоос асуусан ч сандарснаа нуусан байдалтай инээгээд санаа зовох зүйлгүй буруу ойлголт гарсан бах. Шалгаад бүх зүйл зүгээр болно гэж ажилчдаа тайвшруулсан ч сүүлдээ бүр ажилчдын цалинж орж ирэхэ болсон. Тонигийн эмнэлэг 2 салбартай байсан ч нэгнийх нь түрээсийг өгөөгүй учраас түрээслүүлэгч нь нүхийг шаардсан бол Нью-Йоркод байх 2 хөрөнгө оруулалтын компани Тонийг мөнгөө төлөөгүй гэсэн шалтгаанаар шүүхэд өгсөн байжээ. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн зээлэгч төлөөгүй утсан бөгөөд нийт 20 гаруй байгууллагаас зэрэг зээл авсан ба 2017 онд ганцхан сард $100,000 зээл авчээ.
Энэ өрнүүд нь гинэт нэхэгдээгүй. 2015 оноос эхлээд 2019 он хүртэл бараг 5 жилийн турш нэхэгдсэн. Ингээд зээл авах боломжгүй болсон тооны даатгалын төлөө үргэлж эмчилгээ хийлгээгүй хүмүүсийг хийсэн гэж бичээд даатгалын компаниудаас мөнгө нэхэмжилсэн. Бүр нэг үйлчлүүлэгчийг 7 сарын хугацаанд нийт 55 удаа эмчилгээ хийлгэсэн гэж эмчилгээний төлбөр нэхэмжилжээ. Энэ болгоныг холбооны мөрдөх төвчнөөс ажиглаж гад 4 сараас мөрдөж 11 сард нэгжлэг хийж бичиг баримтуудыг нь хурааж аваад тооныг байцаахад ямар нэгэн буруу ойлголт гарсан бололтой. Би бичиг баримтаа сайн шалгая. Надад даатгалын лувир хийжээ суудаа байхгүй гэдэг. Тухайн үед тооныг баривчлаагүй учраас талархлын маяраар Флорida руу явж гэр бүлтэйгээ хамт өнгөрөөжөд буцаад ирэй гэж хэлээд зөвшөөрөл авч авсан ч буцаж ирээгүй бөгөөд гэр бүлийн өнөөх төлөвлөгөөтэй ээжээ. 12 сарын 14-нд Тонигийн хүүхдүүд болох Алекс Тейлор хоёр төгөлдөр уурын тоглолттой байсан. Тэд олон төрлийн хөгжмийн авьяастай бөгөөд гэр бүлээрээ энэ тоглолтод иржээ. Хөгжмийн багш Бобби сонин санагдсан зүйл нь зул сарын тоглолт болохоор зул сарын уур амьсгалтай хувцлаж ирээрэй гэсэн ч гэр бүлийнхэн бүгдээрээ энгийн хувц өмсөж ирсэн. Сонин санагдсан ч тийм чухал зүйл биш учраас багш нь нэг их модог өнгөрөөжээ. Тоглолтын дараа тэнд очсон хүмүүсийн дунд суглаа суглуулж Тонигийн хамгийн бага охин Joy бүтэн жилийн турш бүжгийн дугуйланд үнгүй явах хэрэг хотсон. Энэ бол гэр бүлийн хамгийн сүүлчийн төрх байсан бөгөөд энээс хойш хинтээж холбоо барьж уулзаагүй. Тиймээс хэрэг гарсан өдрийг 12 сарын 14-нөөс хойш хаа гэж тооцоолдог. Прокурор Тониг даатгалын луураас олж дарамтанд орж цаашдаа гэр бүлээ авч явах боломжгүй болсон учраас бүгдийг нь хөнөөсөн гэж үздэг. Тони гэр бүлийг хэрхэн өнөөсөн талаараа 3 хүүхэдтэй адилхан хэмжээний унтуулдаг юм өгч унтуулсан ч том хүн зүгээрээсэн тул баг багаар тунган нэмсээр агаад унтсныхан дараа гурвуулангийнх нь гидсэн нутгалж хөнөөсөн бол Мегний хоолойг боож хөнөөгөөд бид нэг гэр бүл юм чинь хамт авах ёстой гэд цогцнуудыг нэг нэгээр нь зөөж өрөөнд оруулаад хамгийн сүүлд нохооны хоолойг боосон. Тонигийн хэлснээр манай гэр бүл хамт авахын тулд бүгдээрээ амиа орлохоор шийдсэн. Би нурж унвал гэр бүл маань ч нурж унана гэдэгч задлан шинжилгээний хариу өөрөөс нь гэр бүлийн гишүүд бүгд 10-аас 20 см хутгалуулж насварсан. Хоёр үгийн биед өөрсдөө хамгаалах гэж эсэргүүцсэн уул мөр байсан ба Тонигийн биеэс хазуулж, майжуулж урагдсан шархнууд илэрсэн. Мөн гэрте байх яаралтай тусламжийн хайрцагны ариутгагч шархны наалтнуудыг Тони хэрэгэлсэн байдаг. Гэр бүлэрээ өөхөх төлөвлөгөөтэй байсан мөртлөө өөртөө эмчилгээ хийсэн гэсэн үг. Хамгийн аимшигтай нь Тони өөр газар руу зүхтаалгүй гэр бүлээ хөнөөсөн байшиндаа хэдэн 7 хоног амьдарсан. Тэрээр шүүх хурал болохын өмнө мэдүүлгээ хэд хэд удаа өөрчилдөг. Хамгийн анх баривчлагддаг өдрөө миний эсээр гэж хүлээн зөвшөөрсөн ч дараа нь би Флоридад яаж ирснээ санахгүй байна гэх мэтээр сэтгцийн өвчтөй юм шиг царайлдаг. Сүүлдээ хэрэг болсон өдөр Мэг нь Жойн дуртай Мики Маустай зүйлтийг хуужаа амьдардаг байсан байрнаас авчирч өгөхийг хүссэн. Тэгээд зүйлтийг авахаар орон сууцанд ирсэн ч түлхүүрээ 2 цаг гараа хайгаад олоогүй учраас хаалгаа хавдаж ороод охиныхоо зүйлтийг хайсан ч бас л олоогүй. Ингээд 2 цаг түлхүүрээ хайж дараа нь хаалгаа хавдалж ороод дахиад зүйлтэй ядарсандаа нам унтаад маргааш өглөө өмнө гэртээ ирэхэд гэр бүлийнх нь бүх гишүүд нас барсан байжээ. Мега алсан юм шиг харагдсан гэдэг. Гэтэл хуужин майрны хаалганд эдэрсэн уул мөр байгаагүй бөгөөд хэргийн газраас унтуулдаг эм бодис олдоогүй. Энэ үеэс эхлээд Тони бүх бурууг нас барсан ихнэр Меган руу чихэж Меган намайг ингэдэг байсан, тэгдэг байсан гэж ярьдаг. Тухайн үед Тони чихрийн шижингээс болоод хит их таргалж биеийн таагүйсэн бөгөөд нэг удаа Флоридад ахтаа өвдөж эмнэлэг явах хэрэгтэй юм гэж ихнэртэй хэлсэн ч Меган эмнэлэг явахын оронд дэлгүүр явсан гэд. Ингээд би энэ улам муудаж сүүлдээ сэтгэл готролд ороод өөхөх талаар бодож хойд насны талаар судалж эхэлсэн. Гэтэ ганцаараа биш Мегэнтэй. Тонигийн хэлснээр энэ амьдралдаа бүгд хамт хөгжиж хойд наснда буцаад хамт амьдарч чадна. Хин нэг нь ганцаараа үлдвэл дараагийн амьдралдаа тустай ах болно гэж ярьдаг. Үнэхээр хамтдаа баймаар байсан бол өөрөө ч гэсэн хамт өгөх хэрэгтэй шүү дээ. Анхнаасаа гэр бүлээрээ өөхөх шийдвэрийг гаргасан ч Мэг нь гинэт төрүүлж хүүхдүүдийг хөнөөсөн гэдэг бол Тонигийн ярьсан бүх зүйл задлан шинжилгээний дүгнэлттэй огт таарахгүйсэн. Тони би энэ эргийг хийгээгүй шудраг бус байна гэд нийт 27 хуудас загтал бичиж аав руугаа илгээсэн. Тэгвэл энэ захааг авсан аав нь яасан юм бол Тонигийн аав Роберт 1980 онд захиалах таллах хийлгэсэн ирэхээр яллагдчихсан. 1980-ад онд 28 настай ахлах сургуулийн багш тэрээр эхнэр Лоретто болон хүү охинтойгоо дөрүүлэн амьдардаг гэжээ. Нэг орой Роберт шөнө ажиллахаар явсны дараа гэрлүү хоёр эрэгтэй хүн дайрч орж ирээд нэг нь Лореттогийн нүүрлүү цохиж нөгөөх нь буутсан. Азар хэсэг хугацааны дараа Лоретто ухаан орж арай гэж босоод угаалгах өрөөрөө ортол нэг нүд нь байхгүй болсон мэжээ. Бууны сум Лореттогийн зүүн нүдийг нэвтэлж ороод гацсан байв. Им юмнаас амьд үлдэж бас болтгол юм байна. Лоретто тэр дороо нэг давхар руу буусан ч хэрэгтнүүд аль хэдийнэ цугцсан байсан тул хажуу айл руугаа орж цагдаа дуудаж өгөхийг хүсдэг. Ингээд цагдаа нар ирж Лореттог эмнэлэгт хүрэхэд эхэндээ эмчнэр бууны сум нүд рүү орсон гэж бодоогүй. Гар эсвэл мохоо зүйлээр цохиулсан гэж бодсон ч бууны сум байсан бөгөөд Лореттогийн зүүн нүд хараагүй болсон. Энэ олгоныг төлөвлөсөн хүн бол Роберт. Хөлсний хоёр алуурчинд $800 төлж ийм зүйл хийлгэсэн. Шалтгаан нь салмаар байсан гинэ.
Лорета амьд үлдсэн болохоор гин буруутай тогтогдож 5-аас 10 жилийн хоригдол авсан. Тэгэхээр Тони гэр бүлээ хөнөөх үед аав нь аль хэдийнэ шоронгоос гараад ирсэн байсан гэсэн үг. Тэрээр насан туршийн оноо аавтайгаа хаяа холбоо ярьж ярилцдаг болсон гин. Тониг 4 настай байхад хөлсний алуурчид ээж рүү дайрсан бөгөөд тэнд болсон бүх зүйлийг Тони өөрийнхөө нүдээр харсан. Энэ сэтгэлийнхээ шархнаас болоод гэр бүлээ хөнөөсөн байх боломжтой гэж үздэг. Тонигийн ээж Лорета хэлэхдээ хэрвээ Тони 4 настай байхдаа ээжигээ хүмүүс зодуулж, буудуулж, үхэх гэжсэнийг хараагүйсэн бол ийм зүйл болохгүй байсан гэдэг. Гэхдээ алин модноосоо ол ундгүй гэдэг үг байдаг да. 2022 оны 4 сард Тонигийн шүүх хурлуулж тэрээр эхнэр хүүхдээ санаж ийн гэд уйлж хойд насндаа хамт байхын тулд ярилцаж гаргасан шийдвэргээд өөрийгөө гин буруугүй гэдэг бол прокурор цаазын ял шаардаагүй. Бүхэл бүтэн 4 хүний амьд хүрчээд хахад яагаад цаазаар авах ял өгөөгүй юм бол прокурорын үзнээр Тони гажуудсан ихтгэл үнэмшилтэй хий зүйлд авцсан. Мөрдөн байцаалт болон шүүхтэр байнга давцаар исэн үг нь гэр бүл гэдэг нэг цогц зүйл. Хүүхдүүдийг эцэг эхээс салгах нь харгас зүйлээ гэж тайлбарладаг. Хэрэг гарахаас хэдэн сарын өмнө хүмүүст байнга хойд насны тухай ярьж исэн гинэ. Прокурор энэ хэрэг бол сонголтын үр дүн. Галзуурсан болохоор хяналтаа алдаад хийсэн хэрэг биш. Төлөвлөж хийсэн хэрэг гэдэг бол өмгөөлийн тал эсрэгээрээ төлөвлөсөн аллага биш. Бодит байдал төсөөллөө ялгаж чадахгүй буруу итгэл үнэмшлэр муу зүйл бодож биш. Өөрийнхөө хувьд зөв сайхан гэж бодож гэр бүлээ хөнөөсөн. Тийм болохоор энэ хэрэг 1-р зэргийн хүн амны хэрэг биш, 2-р зэргийн хүн амны хэрэг гэдэг. Танхны шүүгчид нийт 3-7 хоногийн турш хуралдаж Тониг 1-р зэргийн хүн амны хэрэг хийсэн гэж үзээд тэнсэн судлагдах боломжгүй. Бүх насаар нь хорих ял 4 удаа. Нохоогоо алсан эргээр нэмээд 1 жилийн ял өгсөн. Хүмүүс нохоо өнөөс эрэгт хэтэрхий бага ял оноолоо гэдэгч аль хэдийнэ 4 хүний амь насыг өнөөс эргээр бүх насаараа орох ял авсан учраас буруутай гэдгийг нь сануулгын тулд ийм ял өгсөн гин. Одоо болтол Тони өөрийгөө гин буруугүй гэж давж заалцаар байгаач хүлээж аваагүй. Өрөндөө баригдаад үхмээр байсан бол ганцаараа л үхэх хэрэгтэй. Хэдий аав нь ч гэсэн 3 хүүхдээ амьд үлдэх үххийг Тони шийдэх ёсгүй. Ямар ч тач өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.